Бизнес санаанууд бүгд гайхамшигтай байдаг. Гэвч тэдгээр санаануудын ихэнх нь санхүүжилтийн асуудлаа шийдэж чаддаггүй, дуусгар болдог. Тэгвэл санхүүжилт авахын тулд хамгийн түрүүнд бизнес төслөө бичих. Цаашлаад хөрөнгө оруулагчдыг итгэн үнэмшүүлэх шаардлагатай болдог байна. Бидний маш сайн мэдэх Facebook компани хамгийн анхны ерөнхийлөгч Шон Паркерийн далаар Марк Цукерберг дурдахдаа Шон Паркер нь зүгээр нэг коллежийн төслийг жинхэнэ компани болгон өөрчилж чадсан гэж бардам хэлдэг байна. Ингэж хэлсний шалтгаан нь Facebook компани анхны хөрөнгө оруулалтыг татаж чадсан явдал юм. Ийхүү Шон Паркер Facebook компани анхны хөрөнгө оруулагч Петр Телийг олж $500,000 хөрөнгө оруулалт татаагүй бол Facebook компани өнөөдөр орчин тогтнох байсан болов уу? За багууд маань бол төслөө танилцуулаад явсаар байна. За зарим нь бол маш зүйтэй төсөл санаачилсан. За тэрэн дээр нь шүүгчнэр бол маш том үнэлгээ өгч байна. За харин манай дараагийн төслөө танилцуулах чав баг бол Монгол мөрөөдөл. За Монгол залуучуудын мөрөөдөл байр орон сууц гэж ярьдаг байсан бол тэрнээс ондоо зүйлийг бол Монгол мөрөөдөл баг маань бол ярьж байгаа. Ямар төсөл вэ? Халал аргаар мах боловсруулах технологи. Тэгээд тэрийг экспортлох тийм төсөл боловсруулсан байна. Төсөл өөрчлөгдсөн байна уу да? Тийм өөрчлөгдсөн. Яагаад өөрчлөж? Тэр жоохон юу болсон л та. Хөрөнгө оруулалтын хэмжээ маш их. Тэгээд түүхийд нөөцөлцсөн гэж байна. Амжилт хүсье. За орцгоё. Залуу энтерпренер нэвтрүүлгийн оролцогч багууд өөрсдийн илтгэлээ тавьсаар байгаа билээ. Багууд нийгмийн өмнө тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх төслүүдийг тавьж байгаа. Өнөөдөр сүүлийн 3 багийн илтгэл тавих үлдсэн. Тэгвэл энэ 3 багийн илтгэл хэрэг сонирхолтой байх бол хамтдаа харцгаая. Монголын эдийн засгийн гол салбар бол мал аж ахуй. Тэгвэл Монгол мөрөөдөл баг энэ салбарт шин дэвшил гаргах төсөл бичжээ. Энэ нь халаал аргаар боловсруулсан махыг экспортод гаргах юм. Энэ төсөл бизнест хэрхэн амжилт олох вэ? Залуу энтерпренер нэвтрүүлгийн хайж байгаа шилдэг төсөл, шилдэг оролцогчдын игнэнд хэн хүмүүлдэх бол төслөө сонсцгоё. За сайн бацхан уу, та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Монгол мөрөөдөл баг өөрсдийн бэлдсэн төслөө танилцуулахаар бэлтгэлээ. Монгол орн бол сүүлийн үед хөдөө аж ахуй уулуурхай салбар эрчимтэй хөгжиж байгааг тооцвол Монгол орн бол ерөнхийдөө хөдөө аж ахуйн салбарт суурилсан эдийн засгийн орн. Гэтэл энэ мал аж ахуйн салбар нь тэр дээр үеийнхаа хэдэн зууныхаа өмнөх үетэй ижил тийм маш бүтээмж муутай гэж шүүмжлэгддэг. Тэгэхээр үүнээс болоод биднэрт шинэ эрчимжүүлсэн премьерийн аж ахуйд суурилсан тийм мал аж ахуйн эрхлэх тийм шаардлага тулгарч байгаа. Тэгээд эндээс бид нэр халал аргаар боловсруулсан тийм махыг экспортод нийлүүлэх тийм эдийн засгийн бололцоог судалж үзсэн байна. Үхрийн махыг премьерийн аж ахуйд үхрийн махыг өсгөж үржүүлээд тэгээд нэмүү өртөг шингээгээд савлж зорилтын сав баглаа буудалд лабораторийн шинжилгээнд хамруулад тэгээд зорилтын тэр сав баглаа буудалд хийгээд тэгээд экспорт шин гадаад орнуудад нийлүүлэх тийм зорилготой. Ерөнхийдөө зорж байгаа зах зээл юу вэ гэхээр ойрхон орнуудын орнууд байгаа. Исламын шашинтай. Тэгээд эндээс Арабын Эмират, Сауди Араб гэсэн улсуудыг онцолж үзэж байгаа. Хүн амын 99% нь исламын шашинтай хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хүмүүс бүгд нөгөө халаал гэдэг тийм технологиор боловсруулагдсан тийм мах хэрэглэдэг ард түмэн гэсэн. Нийгэм соёлын хувьд бол энэ улсууд маш онцлогтой. Заавал халаал гэдэг тийм шаардлага боловсруулсан тийм бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэний философи нь юу юм бэ гэхлээр тэр малыг төхөөрөхдөө хамгийн бага тийм зовоон гэж ярих юм уу та үл харгислал гэж ярьдаг. Тэгээд малын маханд тэр төхөөрөх үед нь нөгөө малынх нь айдас шингэсэн байдаг учраас тэрний цусыг заавал ингэж юулж ялгсан байх хэрэгтэй гэж үздэг. Тэгээд Монголд энэ ямар үхэр ашиглаад энэ үр ашигтай үйлдвэрлэл явуулах юм бэ гэдгийг судалж үзсэн. Тэгээд Монгол энэ мах сүүний чиглэлээр ийм үйлдвэрүүд байдгаас ойролцоогоор 50-60% махны гарцтай байдаг. Сауди Арабын зах зээл дээр 1 хил махны үн $933 буюу Монгол мөнгөөр 2013 оны байдлаар Монгол мөнгөөр ойролцоогоор 16,700 төгрөг байгаа бол Монгол улсад 2014 оны 4 сарын 23-ны байдлаар 8,230 төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр 2 дахин бага. Тэнд бол мах маш үнэтэй байна гэсэн. Тэгээд тээвэрлэлтэй бол ерөнхийдөө ийм 3 сонголт байгаа. Авто тээвэр, тэгээд төмөр зам,
агарын тээвэр, усан тээвэр боломжгүй. Тэгээд автотээвэр бол одоо тийм савлгаатай тийм хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхэд бол чанараа алдах магадaltaй байдаг учраас агарын тээвэр тохиромжтой гэж үзэж байгаа. 1000 үхрийн ферм байгуулахад 30 га газар шаардлагатай. Тэгээд яг халал стандартад нийцүүлэхийн тулд ферм барих шаардлагатай. Яг гэвэл бэлчээрийн аж ахуйгаар тижиж байгаа үхэр бол бүрцлөөс тэр гидсний халдварт нянгууд үржигдсэн байдаг учраас тэр технологийн шаардлага нийцэхгүй. Тийм учраас фермийн барих шаардлагатай, 1000 үхрийн ферм барих шаардлагатай, лабораторийн тоног төхөөрөмж, тэгээд тэндээ мэрэгжилтэн яг халал бах гэдгийг одоо мэддэг тийм мэрэгжилтэн байх шаардлагатай. Тэгээд судалгааны цэг, савлах цэг, хадгалах цэг ийм үйлдвэрлэлийн паркийн хувьд бол ийм одоо байгууламжууд байгуулагдах шаардлагатай. Тэгээд эндээс хамгийн их хөрөнгө оруулалт шаардлагатай нь мал худалдаж авах, тэгээд тоног төхөөрөмж, тэгээд ийм лабораторийн тоног төхөөрөмжд хамгийн их хөрөнгө оруулалт шаардлагатай байна. За юуны өмнө Монголын гол салбарын эдийн засгийн салбарын нэг болох хөдөө аж ахуйн тал дээр бол энэ төсөл бол анхных нь болж орж ирж байгаа шүү байна. Тэгэхээр би бас ийм төсөл танилцуулагдсанд бол баяртай байна. Тэгээд миний асуух асуулт бол та нар яг яагаад Саудын Арабыг сонгосон юм? Арай ойрхон Узбекистан, Казахстан ч юм уу энэ улсууд яагаад байж болов? Нэгдүгээр яг хоо тэгээ хоёрдугаар сая тээвэрлтийн талаар бас ярьлаа л да агаараар тээвэрлэнэ гэдэг. Тэгэхэд ерөөсөө Монголоос гарч байгаа бүтээгдэхүүн болгонд экспорт болгон дээр юу асуудал үүсгдэг вэ гэхээр тээвэрлэлтэй асуудал үүсгдэг байхгүй. Одоо миний мэдж байгаагаар Монгол улс бол Вьетнам руу, Хойд Солонгос руу, Иран руу, Узбекистан руу, Орос руу гэх зэрэг улсууд руу мах экспортлж ийсэн. Тэгээд Узбекистан руу нэг экспортлоход бол Оросоор дамжаад вагоноор явжсэн. Тэгэхээр Сауди Араб руу онгоцоор гэхээр бас үнэхээр энэ ашиг нь ямар шүү гараад байгаа. Тээвэрлэлтийг яаж зохицуулах вэ? Та нар өөрсдөө онгоцоо хөсөлөх юм уу? Яг энэ тал дээр жоохон нэгдүгээр тээвэрлэлт, хоёрдугаарт яагаад Сауди Араб гэдэг дээр нэг та бүхэн. Яагаад Сауди Арабыг сонгосон бэ гэдэг шалтгаан болохоор Сауди Араб нэгт болоо 3 шалтгаантай. Нэг шалтгаан болохоор Сауди Араб өөрөө одоо ислам шашны одоо юу байхгүй үлгийн нутаг 90% юутай одоо исламын шашин шүтдэг болохоор энэ болохоор заавал халаал идэх үндсэлтэй гэж үзсэн. Хоёр дахь шалтгаан болохоор маш өндөр одоо орлоготой байдаг. Худалдан авах чадвар дээгүүр байдаг болохоор гурав дахь үндслэн болохоор зах зээлийн үн хамгийн өндөр байдаг. Сауди Араб болон Эмират хоёр улс бол. Тээвэрлэлтийн асуудал дээр бол мэдээж маш их зардал өндөртэй. Гэхдээ манад яг ингэж онгоцоор тээвэрлэжсэн туршлага байгаа юм билээ. Одоо ойрхон дорнодын орн гэдэг утгаараа нөгөө шатхууны үн харьцангуй боломжийн байд. Яаж төхөрж байгаас үл хамааран биднэрт фермерийн бизнесийг custom farming ерөнхийдөө яг яаж хийвэл зохилтой юм бэ гэдэг дээр ерөөсө шинжилгээ ухааны үндэслэлтэй энэ шинжилгээ ухааны болтлоо хөгжсөн байгаа шүү дээ. Ялангуяа манайх шиг дөрвөн улирлын ийм онцлогтой уур амьсгалтай тохиолдолд. Шүүгчид энэ төслийг тээвэрлэлт дээр нэлээд асуудалтай байна гэж байсан. Магадгүй тээвэрлэлтийн асуудлаа шийдэх хөл экспортын бүтээгдэхүүнээ яагаад нэгээр нэмж болохгүй гэж. Ямар ч байсан та бүхний дараагийн шатанд дөхөх нэг алхам ойртлоо. Яа, дажгүй. Дажгүй шүү. Бод сансныг бодвол дажгүй. Анхны бол угаасаа арай их төсөвтэй байсан шүү дээ. Тийм. Тэгээд угаасаа нөгөө яг нөөц бол түүхийн хөдөлж байгаа хомсдолтой байсан. Монгол тийм одоо фермийн аж ахуйг хөгжсөн тийм түүх байна уу? Амжилттай хэрэгжижсэн ферм байна уу гэсэн асуулт байсан. Ер нь байхгүй байсан. Тэгээд танайх одоо шууд фермээ байгуулад амжилттай явах баталгаа байна уу гэсэн асуулт байсан. Тэр нь жоохон эргэлзээтэй байсан. Танай баг хамт олон тэгээд амжилт хүсье. Бид олон улсын санхүүгийн төвөдтэй шууд холбогдсон ажиллаж дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг тодорхойлж байна. Бид өөрийн хөрөнгөөр салбартаа тэргүүлж эрсдэл даах чадвараараа Монголдо номер 1 боллоо. Таны удирдах буй бизнесийн үйл ажиллагаанд тохиолдог эрсдлийг бид судлаж, зөвлөсөн мэдээг математик загвар модель дээр хөрвүүлэн шинжилэн эрсдлийн удирдлагын цогц шийдлийг боловсруулж өгнө. Мандал даатгал. За дараагийн энтерпренер хинбэ гэдэг асуултын хариултыг бид нэр хайсаар байна. Pewdsen гэж баг одоо төслөө танилцуулах чинь багийн гишүүд зургуулаа бүрэн бүрэлдэхүүнээр ярьсан байна. Сандарч байгаа зүйл нь сандарч байгаа одоохондоо гайгүй ороод яах юм мэдгүй. Сансан төслөө санаандаа хүртэл танилцуулаад амжилт хүсье. За. Та бид хувцраар хийсэн хувцас өмсөж байгаа гэдэгт итгэх үү? Би л итгэхгүй.
Тэгвэл энэ багийн танилцуулах гэж байгаа төсөл бол хуванцрыг боловсруулж утас гаргах юм а. Хуванцрыг дахин боловсруулж байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл байгуулна гэж байгаа. Бид нээрээ хуванцар хувцас өмсөж байгаа гэж юу. Энэ сонирхолтой төслийг хамтдаа сонирхцгаая. Манай QDC-ийн баг байгаа. За тэгээд төслөө танилцуулах бэлэн бас байна. За тэгээд төслөө эхлэхийн өмнө та бүхнээс нэг асуулт асууя гэж бодож байна. Та хуванцар өмсдөг гэдгийг мэдэх үү? Хинхэн мэдэхгүй одоо яагаад бид нар хуванцар өмсдөг гэж гайхаж магадгүй л дээ. Манай төсөлтөө танилцаар та бүхэн одоо өөрсдөө хуванцар өмсдөг гэдгийг мэдэх болно. Бидний төслийн төвч танилцуулах юм бол ерөнхийдөө бид хуванцрыг боловсруулад энэхүү одоо синтефон материалыг гаргаж авна. Эндээсээ бид нар утас үйлдвэрлээд энэ утсаараа төрөл бүрийн хувцас хийх иймэрхүү төсөл байгаа. За манай төслийн зорилго гэх юм бол хуванцар хаягдлыг дахин боловсруулж нийгмийн эдийн засгийн байгаль орчин дээлтэй үйлдвэрлэлийг бий болгон хөгжүүлэх гэсэн зорилго төвшүүлсэн. За энэ зорилгын хүрээнд бид 3 зорилго төвшүүлсэн байгаа. Энэ нь юу гэхээр хуванцар хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эдийн засгийн нийгмийн талаас боломж байгаа хэсгийг судлах. Хоёрдугаарт Монгол улсын дотоодын үйлдвэрлэлийг дэмжлэг үзүүлэх. Гуравдугаарт үйлдвэрлэлийн иж бүрэн төлөвлөлтийг хийх гэсэн ийм 3 зорилго байгаа. За шинжлэх ухааны технологийн орчны хувьд гэх юм бол дэлхийд дахинд хуванцрыг боловсруулж утас гаргаж авдаг энэ технологи аль хэдийн нэвтэрсэн. Харин Монгол улсын хувьд нэвтрээгүй байгаа. Жишээл McDonald's энэ бол дэлхийд нэлээд томоохон компани ажиллаж байгаа хувцсыг хуванцар боловсруулж гаргаж аваад тэндээсээ утас гаргаж авна. Тэндээсээ үйлдвэрлэсэн тэр хувцсаар одоо ажилчдын хувцсыг зохиосон байгаа. Тийм болохоор бидний төсөл хэрвээ дэмжигдэх юм бол Монгол улстай анхдагч болох юм байна гэж тооцоолсон. Ийм тооцоол байгаа. За хэрэглэгчийн судалгааны хувьд өрх гэр оёдлын цех үйлдвэрүүд гэсэн 3 хэрэглэгч байгаа. Үүн дээр одоо бид нэр судалгаа явуулж үтсэн. Тэгэхэд бол ерөнхийдөө хэрэглэгчдийн үндэсний үйлдвэрлэлээр дэмжих тийм хандлага ажиглагдсан байгаа. За өрсөлдөгчийн судалгаан дээр бид нар импортын утсыг өөрсдийнхөө өрсөлдөгч гэж авч үтсэн. Давуу тал нь гэх юм бол зах зээл том учраас одоо хятад энэтхийг зах зээл том учраас мэдээж одоо чанар өнгө үнийн өргөн сонголттой байгаа. Илүү туршлагатай байгаа. Сул талын хувьд чанар байдал тодорхойгүй. Хэрэглэгчийн дунд одоо нэр хүнд муутай. Тэгээд үнэн нь одоо анх авсан өмнөөсөө илүү тээврийн зард гэх мэт зүйлийг оруулаад маш өссөн байдаг. Боломж гэх юм бол цаашдаа төрөл бүрээр өргөдөх боломжтой. Хэрэглэгчдийн эерэг хандлага гадаадын зах зээлд бэлтгэн нийлүүлэх боломжтой. Сул тал гэх юм бол эхний ээжинд бид нар зөвхөн цагаан өнгөний утас үйлдвэрлэхээр өнгийн утсыг үйлдвэрлэхээр болсон байгаа. Яг тэгвэл энэ будагч бодисны хувьд одоо илүү технологийн дэвшил хэрэгтэй. За мэргэжлийн ажиллах хүч дутагдaltaй, үйлдвэрт ажиллах учраас мэргэжлийн ажиллах хүч дутагдaltaй байгаа. За байшин нь одоо хогийн зэгтээ ойрхон болохоор ажилтны хувьд жоохон 5 дахь муу байж магадгүй. Аюул гэх юм бол ерөнхийдөө хэрэглэгчд хуванцар гэхээр илүү хүний эрүүл мэндэд муу гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ бол тийм биш. Мөн өөр нэгэн аюул нь бол хятадын зах зээл байгаа. Энэ бид нар одоо Орос хятад гэсэн хоёр орны дунд байгаа учраас энэ том зах зээл дарагдах тийм аюултай байгаа. Тэгээ үйлдвэрийн хүчин чадал нь цагт 500 кг, өдөрт 4 тонн, тэгээ сард 120 тонн байгаа. Тэгээ манай үйлдвэр болохоор Монгол улсын хөлбөмбөгийн аюулгүй байдал эрүүл ахуй стандартуудыг даган мөрдөх болно. За Монголд ийм үйлдвэрлэл одоогоор байхгүй. Хоёр юмыг одоо хоёр талгараад байгаа асуудлыг шийдвэрлэж байгаа. Нэгт бол хогны асуудал, хоёрт Монголд үйлдвэрлэл байдаггүй гэсэн ийм хоёр асуудал. Хоёр талаар цаашид өсөх хурд маш ихтэй байгаа. Боломж ихтэй. Тэгээд эдийн засгийн үр ашигын хувьд маш их хог хаягдлыг бууруулна, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулна. Үүнээс гадна үйлдвэрлэл сайжирна гэдэг маань эдийн засгт шууд нөлөөтэй. Тэгээд ажилтгууд л одоо ажлын байраар бас хангана. Сонирхолтой төсөл танилцуулсан QDC-ийн багийнханд баярлалаа. Одоо засгийн газрын зүгээс импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүн гэж маш их ярьж байгаа тийм үү. Тэгэхээр та нарын энэ төсөл бол хаана орох вэ гэхээр импортыг орлох гэдэг хэсэг рүү нь бол орж байгаа. Харин импортыг орлох дотроо бид нар юуг анхаарах ёстой вэ гэхээр энэ импортыг орлож байгаа бүтээгдэхүүн маань өөрөө өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн байна уугүй юу? Тэрийг яаж тодорхойлох вэ гэхээр одоо Хятадд үйлдвэрлэж байгаа, Солонгост үйлдвэрлэж байгаа, Энэтхэгт үйлдвэрлэж байгаа гэж штэ. Энэ бүтээгдэхүүн чинь Монголд орж ирээд зарагдлаа гэхэд танаа бүтээгдэхүүний яг ижил төстэй буюу чанарын хувьд ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнийн хувьд ямар байна? Яг тэгэхээр ихэнх үйлдвэрүүд одоо тэр оёдлын цехүүд гэдэг та нар ярьж штэ, өрх гэр гэдэг ингээ хэрэглэгчтэй бол 3 хуваацсан байна. Тэгэхэд эднэр ямар газрууд вэ гэхээр үнд айгүй мэдрэмтгий газрууд байхгүй. Тэгэхээр өрсөлдөгч
чадвартай бүтээгдэхүүн үгүй юу гэдэг дээр та нар яаж энийг гаргаж ирсэн бэ? Тооцоолоо яг нэгж бүтээгдэхүүн дээр гаргаж ирээ. За яг ийм чанартай бүтээгдэхүүн дээр манайх бол 10% хямд ч юм уу дор хаяж ядаж үнийн хувь тэнцвэ байна гэсэн тийм тооцоол байна уу? Тэр тал дээр болохоор нэг ч одоо килограммаар зардаг энэ утсыг болохоор тийм болохоор 1 кг утсыг үйлдвэрлэхэд ерөнхийдөө бидний тооцоогоор 1200 төгрөг болсон. Гэхдээ зах зээл дээр зарагдж байгаа 1 кг утасны үн бол 4000 төгрөг байхгүй. Тэгээд бид нар дотоодын зах зээл дээр болохоор 4000 төгрөгтэй адил үнээр борлуулах гэж үзсэн. Яагаад ингэсэн бэ гэхээр одоо Монголд болохоор монголчуудын дунд нэг тийм сэтгэл байдаг шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг. Хэрвээ бид нар одоо үндэсний үйлдвэрлэлээ дээр шашхан дээр нь оруулаад өгчих юм бол ерөнхийдөө монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж адилхан нэгэн тал адилхан үнэтэй адилхан чанартай хэмжээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бидний бүтээгдэхүүнийг авах гэж тооцоолсон. Монголд үйлдвэрлэсэн полиэтилений утас тийм ээ. Утсаар оёсон цамцыг өмсөж гэдэг юм. Тэгэхээр та хэдэн тэр нөгөө нэг орж хэлэх гээд байгаа тэр нөгөө нэг ахиу үн гэж яриад байгаа шүү дээ. Импортын утсыг алгасаад Монгол утсыг үнэтэй байсан ч гэсэн авдаг болно гэж яриад байгаа. Тэр чинь хэр зэрэг бодиттой юм бэ? Эсвэл та тийм болох гээд байна уу? Энэ болохоор цаанаасаа ингээд тооцолсон л бид нар ингээд оёдлын цэхүүд болон үйлдвэрүүдээр ингээд судалгаа хийж явах үед тэдний хамгийн их хэлж байгаа асуудал нь болохоор чанаргүй утсууд. Юу гэхээр яг ингээд юм ойж яхад тасарчдаг юм л дээ. Тэгээ энэ нь болохоор үнэхээр их асуудалтай үйлдвэрлэлийг маань үнэхээр удаашруулдаг гинэ. Тэгээд ингээд судлаад үзсэн чинь манай полиэстер утас маань тэгж тасрах явц нь бол үнэхээр баг байдгүйгээ хэлчихэд боломжтой. Чанарын талаар мэдлэг бол яг үндэ зүгээр утас гэдгийг мэддэг. Энэний нэг жишээ аваа хэлэхэд бол бид нар ингээд зах дээр яваад очсон л доо. Тэгээ Нарантуул судалгааны төв дээр явж чад судалгаа хийжсэн чинь энэ ямар утас вэ гэдээ бид нэр асуулаа л да. Тэгсэн чинь наач даав утас гэдэг чинь. Тэгсэн чинь яг бид нэр тэр утсыг ингээ харсан чинь 100% полиэстер гэдэг ярилцлагын дээр байсан. Өөрөөр хэлбэл тэнд байгаа хүмүүс тэр полиэстерийн талаарх мэдлэг дутмаг. Хүмүүс ард иргэд бол ерөөхдөө ямар утсаар юу оёгдож өөртөө өмсөд байгааг би чинь хуванцар өмсөжсэн гэдэг өнөөдөр та дээр л хэлүүлж иж мэдлээ л да. Тэгэхээр та энэ олон ард иргэдийг те хуванцар хувцас өмсөж байна. Тэр тусам Монголд үйлдвэрлэсэн хуванцар та гоёж шүү гэдгийг яг одоо ойлгуулах нь бол нэлээ их маркетингийн зардал төсөв хэрэгтэй болчих болох юм. За баярлалаа. Шүүгчид өнөөдөр л хуванцраар хийсэн хувцас өмсөж байгаагаа мэдлээ. Мөн энэ төсөл хэрэгжихэд импортын зах зээл чахагдах эрсдэл байгааг тэдэнд сануулсан юм а. Одоо шүүгчид хэрхэн дүгнэх үйлдэлээ. За энэ баг бол маш сонирхолтой төслийг танилцуулсан. Миний гарт байгаа энэ хуванцар сав бол бидний өмсөж байгаа хувцсыг үйлдвэрлэж байгаа. За эцсийн бүтээгдэхүүн түүхийд нь болдог утсыг энэ хуванцар савнаас гаргаж болд юм а гэдгийг бас танилцуулснараа маш давуу талтай, маш онцлогтой байлаа л да. Бол үнэхээр гоё санаа. Бидний багийн гишүүд бүр ингээд сэтгэлээсээ ингээд санаанда бүгднгийнхэн сэтгэлд ингээд санаа амар таалагдаад тэрний хөтлөө ингээд яасан болохоор санааны хувьд бол үнэхээр 100% тэртэй байгаа тийм. Одоо яг та нарын энийг үйлдвэрлэх гээд байгаа утсаар чинь ер нь одоо энэ бидний өмсөж байгаа хувцсны хэдэн хувийг хийд юм бэ? Энэ тухайн бүтээгдэхүүнээс шалтгаална. 100% ч хийсэн болно шүү дээ. Тэгээ 100% оруулаа хийсэн ч болно. За даваатай ойлгох юм бол илүү л чанартай болмоос. Ноолуртай хөлж болох уу? Болдгүй яхан бүх төрлийн бүтээгдэхүүнд одоо хөлж болно. Утас гэдэг чинь одоо бүх зүйлтэй л хамтарч утас хувцас хийвэл болно шүү дээ. Та бүхэн амжилт хүсье. За. Хамгийн сүүлийнх 8 дахь баг C2 нэртэй. Манай залуучууд маань яг хурдан морь шиг л одоо дүүхэл зээл өөрийгөө сойцсон морь шиг ингээл байж байна. Тэгээд залуучууд маань маш хэрэгтэй төслийг бас сонгосон байгаа. Монгол улсын голлох салбар болох хөдөө аж ахуйн, мал аж ахуйн салбараас за хөдөө аж ахуйн салбарыг сонгосон байгаа. Тэгээд та бүхний төсөл бас амжилттай явна гэж бодож. Ер нь төслөө сайн бэлдсэн биз дээ.
Төслийг бол сайн бэлдсэн. Манай багийн 5 гишүүн тавал маш идэвхтэй оролцсон гэж бодож байгаа. Өөр чиглэлийн мэрэгжлийн оюутнууд байгаа учраас яг төсөл дээр байгаа одоо үйлдвэрийн чиглэл гэдэг юм уу, тий санхүүгийн чиглэл гэдэг юм уу, тэр хэсгүүдээр яг өөрсдөөртөө мэрэгжлийн онцлогийг гаргаж ажиллаж чадсан гэж бодож байгаа. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдгүүгээр сүүлийн тэмээний ачааны хөнгөн даваад даваанууд амархан даваа гараарай гэж C2 багтаа хүсэж байна. Нэг ганц амжилт гэж хэлж байна. За 1 2 3 амжилт. За. Сүүлийн үед хүнсний аюулгүй байдал гэж ярих болсон тэгвэл үүнтэй холбоотой төслийг энэ баг гаргаж ирсэн байна. Биобордо энэ газар тариалан хот суурин газруудын хөрсний үржил шимийг дээшлүүлэх ашигтайгаас гадна энэ төсөл хэрэгжүүл дотоодын зах зээлээ бүрэн хангах боломжтой гин шүү. Ингээд C2 багийн төсөлтэй танилцгаая. C2 багийн чигийн улаан төсөл танилцуулгад бэлэн боллоо. Төслийн зорилгыг юуны төрөнд хэлэлтэй газар тариалан болоод хот суурингийн хөрсний үржил шимийг сайжруулахын тулд түүнд нэг шаардлагатай биобордог эх орондоо үйлдвэрлэн эрэлт хэрэгцээг хангах гэж байгаа юм л да. Тэгэхээр төслийн ерөнхий үндслээс эхлээд явъя. Бид нэр яагаад заавал биобордог сонгох ёстой юм бэ гэж. Нэгдүгürt бордоо гэж юу юм бэ? Хүмүүс бордоо гингүүт газар тариаланг бордохоор илүү ургац авдаг гэж ойлголдог л доо. Энэ бол маш буруу ойлголт. Тэгэхээр бид бүхэн олон жилийн турш газар тариалан эрхлээд бид нэр ургац авсаар ирсэн. Харин бид нар газраас авж байгаа бол бид нар газарт эргүүлээд юм өгөх ёстой гэдэг. Ийм байр суурин дээрээс манай багийнхан биобордо гэдэг төслийн ерөнхий чиглэлийг барьж авсан байгаа. Эмгэнэлч гэмээр юм уу, инээдтэйч гэмээр юм уу нэг статистикийг хэлэхэд Улаанбаатар хотын 4% нь аюулын гамшигын хэмжээнд хүрсэн хөрсний бохирдолтой, 40% нь маш аюултай хэмжээний бохирдолтой, 20% нь аюултай хэмжээний ерөнхийдөө дунд зэргийн тэгээ болоогүй дахиад 4% нь аюултай хэмжээнд биш ч гэсэн бохирдолтой гэж. Бордоо тэр тусмаа биобордо гэдэг бол дотор маш олон янз байдаг. Тэр тусмаа чигийн улааны бий болгосон био ялцмаг гэдэг бол бас нэг тустай ойлголт л доо. Малчтын хувьд бууцаараа хөрсийг бордож болдог. Чигийн улаан бол маш товчхондоо бол тэр бууцыг идээд өөрөө ялцмаг ялгаруулдаг. Тэр ялцмаг нь бууцнаас 2-8 дахин илүү хөрсний үржил шимийг сайжруулж ургацыг түргэсгдэг гэсэн ийм ерөнхий шинжтэй байгаа. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэг бүх газар тариаланчдын донд ийм хөрсний дээжийг аваад судалгаа хийж үзсэн байна. Тэр судалгаан дээр Монгол улс 1.2 саяга газарт тариалангийн эдэлбэр газартай байдаг. Түүний талд л тариалан эрхэлдэг. Тэр тариалан эрхэлдэг тал газрынх нь 60% нь газар нутгийн маш хилэгдэлд орсон гэж байгаа. Тэгэхээр бид нэр ирээдүйн дахиад 10-20 жилийн дараа идэх хоол хүнсний хэмжээнд дэр маш их тодор тавигдж эхэлж байгаа. Дээрээс нь Монгол улсын хүн ам эрчимтэй өсөж байгаа энэ нөхцөлд бид бүхэн дотоодын хэрэгцээг одоо хангадаггүй гэж ирээдүйд улам буураад байх юм бол яах вэ гэдэг урт хугацааны асуудал бас яригдж эхэлнэ гэсэн. Монголын зах зээлийн эрэлтийн дийлэнх хэсэг нь газар тариалан, жижиг хэсгийг нь хуваарь цэцэг тариа ногоо эрхлэгчид орж байгаа. Хамгийн гол зорилт бол дотоодын хэрэгцээгээ ядаж хангадаг болох явдал юм а гэж. Монгол улсын засгийн газар бидний өнөөдрийн сайн сайхан байдлыг хангахын төлөө бордооны хэрэгцээг хангахын төлөө химийн бордог улам татвараас нь хөнгөлчлөө л дөө. Гэхдээ зарим нэгэн богино хугацааны үйлдэлүүд нь урт хугацаанд биднэрт маш хор хохирол авчирдаг юм а гэдгийг бид нэр батлая. Одоо яг чигийн улаан гэдэг яаж био ялцмыг ялгаруулад байна вэ гэхлээр ерөөсөө малын бууц иддэг өөрөө тэрүүгээрээ одоо энгийнээр хэлбэл баадаг. Тэр баас нь бол био ялцмаг гэсэн үг. Нэг нарийнаар ярил чигийн улаан орхоо маань өөрөө бас био ялцмаг гэж. Монголчууд бэлчээрийн мал аж ахуйг хэрхэлдэг улс, бууц ихтэй. Дээрээс нь бид нэр тал бүрт ингээд бүс нутгаар дамжуулаад түүхий эдийг малчтаас дамжуулаад бууцаар аваад байх юм бол нэгдүгürt үйлдвэрлэлийн шатанд хамгийн их зардлын хувийг эзэлдэг. Түүхий эд материалын зардлаас ер нь маш их чөлөөлөгдөх боломжтой. Дээрээс нь хувьсах зардалд бол ерөнхийдөө тээврийн зардлыг тооцож болно гэсэн ийм дүгнэлтэнд төрж байна. За үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд бид нэр эхний ээлжинд жилд 300 тонн гэдэг ийм хүчин чадлыг баримталж байгаа. Энэ болохоор сард 25, өдөрт 114 буюу бидний барилга нийт боловсруулах цех бол 6 хэсгээс бүрдэж байгаа. Тэр 6 хэсэг өдөрт 114 тонныг үйлдвэрлээд байхад бидний төлөвлөгөө норм эхний шатанд биелчих юм а гэсэн юм үзүүлэлт байгаамаа. C2 багийн хувьд нийгэм рүүгээ чиглэсэн төсөл байж чадсан ч бизнес санаагаа хэрэгжүүлэх, өрсөлдөгч болон зах зээлээ сайн судлах нь чухал гэж шүүгчид үзлээ. Ямар ч байсан дараагийн шатанд нь амжилт хүсье.
Мянган залуучуудаас за шалгуурт тэнцвэрлсэн 100 залуучууд маань 15 багт хуваагдсан. За энэ 15 баг маань 6 хоногийн турш өөрсдийн төслөө боловсруулж за төслөө шүүгчдэд үнэлүүлэн дүгнүүллээ. Хамгийн сүүлчийн баг бол C2 баг байлаа. Тэгээд бид нэр амжилт гэж хэлж олсон бас амжилттай гарч ирлээ. Тэгээд төслийн хэр зэрэг хамгаалал төслөө сайн танилцуулж чадав. Яг бас багийнхаа өрөөнд чадах хэмжээгээр хүссэн хэмжээнд тавьлаа л гэж бодож байна да. Ерөөсөө цаашаад ингээл компани байгуулалт явчих гэж бодож байна. Энэ төслөө аваад тий. Том зарил тавьсан залуучууд залуу хүний гарт хизээд амжилт хадгалаастай байдаг. Тэгээд дараагийн шатанд үлдэж шилдэг 25 багтаараа гэдэг сайхан ерөөл тавья. За амжилт хүсье залуучуудаа. За. Ийхүү ингээд 100 залуучууд маань 15 багт хуваагдаж өөрсдийнхөө төслийг танилцууллаа. Энэ танилцуулсан 15 төсөл мөрөөдөл байгаагүй. Эднэр энэ бол судалгаан дээр үндэслэлсэн амьдрал дээр хэрэгжих боломжтой төслүүдийг танилцуулсан юм. Залуу энтерпренер 2014 нэвтрүүлэг маань цаашд үргэлжилсээр байна. Шилдгийн шилдэг 3 залууг бид нэр шалгаруулах үе шат улам шалгуур нь нэмэгдэх болно. За 25 залуучууд шилдэг 25 залуу маань ямар шалгуураар за 3 болж за ямар тэмцэл ямар бэрхшээл тулгарх вэ гэдэг дараагийн нэвтрүүлэг дээр үүсэх боломжтой. За 2014 оны залуу энтерпренер 3 залуу эдгээр 100 залуучууд донд байгаа. Дараагийн нэвтрүүлгээр эргүү уулзцгаая.